Эрхэм хорондоо илтгэхийг зөвшөөрнө үү? Эдэг. Энэ хаврын цэргийн насныхан өмнөх жилүүдхийг бодвол харьцангуй цөөн байна. Тийм ээ. 2002 оны төрөлтөө цөөн байсантай холбоотой. Тэгэхээр 80-ад оны эцэг эхчүүд амьдралд маш нухацтай ханддаг болсны илэр шүү дээ. Тийм ээ эрхэм хорондоо. Би ч гэсэн өөрөө 80-ад оны хүүхэдтэй. Та нарын хүүхдүүд шинэ үеийнхэн. Энэ үеийнхэнтэй ажиллах цэргийн шинэ арга барилыг эд эхлүүлэх болов. Дармын Отхон баяр 19 настай зарлан дууд хуудас элгэ. Очирбатын мичид 18 настай зарлан дууд хуудас элгэ. Санжирын төгөлдөр 22 настай зарлан дууд хуудас элгэ. Энэ ямар зэв ант бэ? Баян далайн Ананд 18 настай зарлан дууд хуудас элгэ. Удаалгасан асуудал бүрээс зайлсан. Яасан бэ? Таны би хаа зүгээр үү? Яасан барилга дээр нь ослон гарсан юм уу? Гүү. Чамд цэргийн зарлан ирчээд байна. Цэргийн зарлаа. Стотон залах ганц хүүгээ цэрэгт явуулна гэж өстой байхгүй шүү. Аав зүгээр биш үү? Үг цаасан төлөөд үгүй цэрэгс мултгийн заяа. Аавтай хитэг аав зүгээр мултчаал аваа гарна. Мултлаас олдсон ч гişиг. Би ямар л онхны бүглээ байгаа шүү дээ. Гэхдээ аав энэ цэрэгт нь явчаад ирүүлэр нь яа гэв. Цэрэгт юм шүү. Цаг бол алт миний хөө. Тэнд очиж юу хугацаа алдах шаардлага байхгүй заяа. Аав бүгдийг зогсуулчих. Та чинь л өөрөө надад цэргийн 3 жилийн ингээ алба хаас энэ төр гэд өөрөө та ярьдаг үстэй. Миний хүчний юм ойлголт аа. Чиний үе нэг өөр. Миний үе нэг өөр. Би барилгын зэрэг 3 жил байсан. Харин тэрнийхээ буянгаар одоо энэ барилгын компаниг авчгаа. Сайхан л амьдч шүү дээ. Тийм биз дээ. Би ч бас илүү төтөө нэхгүй шүү дээ. Сургууль соёлд явахгүй байна. Ажил төрлийн мөнгө цаас ол. Юурээс илүү төтөө өсөхгүй шүү дээ. Харин тэрэн дээр бол миний хөрөө. Аав ганцлыг өсч. Сайхан их нэртэй болоо. Үр хүүхдтэй болоо. Аав нь өвөө болоо. Нүгээр ач зээнэр гүйлдээ те. Сайхан баймаар шүү дээ нөхөө. Ойлгосноо. Цэрэг мөргийг ерөөсө бодох юм байхгүй. Аав бүгдийг зогсвол. Гэхдээ тэр их нэртэй болно гэдэг чинь таны энэ барилга өрхтэй адилхан тийм амарх юм биш шүү дээ. Юу? Юу яа? Аргас. Юу яа? Хатшаа. Аадгасаа айлий аа? Хэмсдэг нөхөө. Цэрэгт яваад шаал ирэхгүй. Бүтэн жил алтан минь нөхөө. Ойлгосноо. Нөхөө ой. Ой амдаа ой. Ой минь нөхөө. Юу ч ойлгохгүй. Цэргийн комиссар ороод хувцас тайлахгүй гээл чи буцаад түрээд ирэндээ. Минийхөө анда за чи тэр
Цэргийн комиссар нь очиод үзэхгүй да. Энийг сонсож байна уу? Байна. Онгоцны дээд захиалах гэсэн. Ёо. Хэдэн цаг сууч вэ? Цэргийн зарлаа. Нөгөө цэргийн зарлал нь тий. Хэмптоны их сургуулийн урилга юм болов гэж бодлоо шүү дээ. Чи яагаад курсынхаа ажлыг хийгээгүй? Ангийн багш чамтай уулзааг удлаа гэд надаас асууж байсан. Чи тэгсэн чинд хүүхдийн тоглоом сууж явах юм. Хүслээ. Би үнэндээ тэр курсын ажил бэлдээд байх цаг зав алга. Хэмптоны их сургуулийн онлайн шалгалт удахгүй эхлэх гээд байна шүү дээ. Тэгээ би тэгээд багшд энийг бэлдээд байна гэж хэлдэг юм шиг. Тийм үстэй. Тэглээ чинь хүүхдийн тоглоом биш заяа. Үнэхээр бэлдэж байгаа гэж бодохгүй л шүү. Ингэж явсараа үндсэн мэрэгжилчихгүй, хүссэн мэрэгжилчихгүй бол цуцрал яах юм? Тэрний оронд бараг цэрэгт явсан дээрэлгүй. За болж үзгөө. Би одоо цэрэгт явах уу тий? Би чамд зөндөө хэлсэн баха. Угсаатан зүүч гэдэг над тохирох мэрэгжил биш шүү дээ. Ямар ч ирээдүггүй ажлын байр байхгүй. Тийм болол би ашигт малтман сонгосон за. Ууг нь чамааг ээжихээ эрдмийн юм болно гэж бодож ирсэн. Чээрээ ингэж явсараад сургуулаа ачихгүй маас би. Ээж чинь гэснээс чамааг оюун дээр багшийн хүүхд болохоор сургуулийн захиргаыг харж үзсэн шүү дээ. Чи миний багш шүү. Ээж юу? Цүүд бүсгүй юм уу? Би чамаа зүгээр найзаа гэж боддоо шүү. Байна арай. Чи хинтээ юу ийгээд заахгүй юм бэ? Харин хүслийн ирсэн бид хоёр сургуулийн талаар ярилцаал. Тэгээ над урилга мурлах чи ирсэн юм уу, ирээгүй юм уу? Ирсэн бол би виза үзэлдэхгүй тааг чи мэдж байгаа зү. Мэдж байгаа арай. Мэдж байгаа шүү дээ. Ойлгомжтой. Тэгээ над сургуулийн асуудлыг хурдан шийдээд надад нэг хариу өгөх л тоо. Би энэ хүлээгээд энэ чи ойлгож байна уу? Ой, за түрүүлж байгаа. Хүслээ. Чи найзынхаа нөгөө сургуулийг тий шалгалтыг зөвсүүлж байгаа за. Сайн байна уу? Сайн байна уу? За, цаатахтайгаа би даалтай хийгий. Тэгсэн хийсэн. За, баярлалаа. Баяртай. За, төгс курсын оюутан төгөлдөр байна. Эрдмийн ажил сайн биз дээ. Курсын ажил гэж заагүй л байна. Хэмптоны их сургуулиас бас ураад байдаг. Ядж яг энэ цэргийн зал хэрцсэн байх юм. Гүнч харин сайн юм шүү. Миний хүү чинь цахим дайн тулаанд нэлээд бэлтгэгдсэн хүн. Тийм болохоор би чамайг цэрэгт явах дуртай л гэж бодож байгаа шүү. За болж үз. За. Дэлхийн хүнгой. Та одоо энэ сурч байгаа дээд сургуулаа дүүргэнэ үү? Альсвал тэр Хэмптныхаа их сургуулийг дүүргэнэ үү? Ямар ч ялгаа алга. За би мэдчихжээ. Би энэ хоёр мэрэгжилд нь хоёуланд нь дуртай. Нэг нь ашигтай малтмал, нөгөөх нь ашиггүй малтмал. Өрдөөлийн Чи бүр тэр хулангийн аавын уурхад ажиллахын төлөө Хэмптний их сургууль шилжиж байгаагаа ашиг орлого гэж бодож байгаа хэрэг үгүй. та одоо юу яриад байгаа юм бэ? Би тэр хулангийн аавынхаа уурхад надад ямар ч огт хамаагүй шүү дээ. Би хулан зүгээр л хайртай. За. Тийм байж. Та бол эрдэмтэн, профессор хүн. Хэрвээ би тань шиг хүн болвол яах вэ? Хойлоо хангалуун бус амьдрын шүү дээ. Нэг юм шүүл амьдрын шүү дээ. Гайгүй л хүч. За ээж. Та хүүгийнхаа цэргийн зарлыг харж байгаа. Харин чи энэ удаад цэргийн комиссар нэг ороодохоор.
Хөөш, Ананд. Энд. За, сайн уу шиш. Чи над үзлэг чи яаж юм? Тэмцэх нү? Дажгүй. Би баг болчих юм шиг шүү дээ. Зөө. Чиний над өндөрч яан тэнцэх үү? Юм чи нээрэл болно шүү дээ. Гайгүй хөө. Болчих. Хөөе. Та наа ажиллаа хурдан хэлдэ. Би ажилдаа биш яагаад вэ? Оо би угаасаа наад чи тэнцэхгүй. Цаасаа гартаа яах вэ? Ойлгож байна уу та нар? Хөөе. Сайт юм би. Хаагаад өмөлөд байна. Тантай уулзаад хийж зогс. Яасан? Аавал цэргийн албанд эрүүл мэндийн хувьд тэнцсэн. Аад уцаа тайлбар. Хөөе, зүгээр агараа. Чи надад тушаал өгөх болоог шүү заа юу? Цэргийн албанд явах хүсэлгүй байгаа мó? Би угаасаа наад цэрэгдэж явахгүй. Би оюутан хүн байна. Ойлгож байна уу? Та нар манай ээжийг мэдгүй. Сүүлдэн лай болно шүү дээ. Би зүгээр ээжтэйгээ уулзмаар байна. За тэгвэл ээжтэй ч уулзуулах юм. За наа зүгээр наа гараа авч. За манайхаа ингээд аялал эхэллээ. Энэ удаагийн аяллаа маршрут Алан задагтаас Улаанбаатараас Москвагаас Ямар гоё вэ? Ариун цагаан хөдөлмөрслийг одоо үр шив штэ. Нурааж биш. Бүтээж явсныг гавьяа штэ. Тийм үстэй. Боёнтны хүүхдүүд бас нэг харж явдаг л байлгүй дээ. Чи хоорондоо дотн сотны жоохон хөшүүрэг хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас энэ аяллыг зохион байгуулж штэ. Яг үнэ. Яг жаахан хөшүүргэл хэрэгтэй байгаа юм. Та одоо хизээ ирж байгаа юм би. Хамаг ажил алчихъя. Ингэж тоглож болж байгаа юм уу? Би огт тоглоогүй байна. Чамайг авах гэж биш. Харин цэргийн албанд нэр хүндтэйгээр үтэх гэж ирлээ. Би нэг иймэрхүү юм болно гэдгийг мэдээд байсан юм аа. Чи энэ үеийнхээ залуучуудаас ичиж речтчих. За. Та намайг бүр цэрэгт явуулах гэж байсан юм уу те? Та надаас ичиж. Би таны хичээж байсан юм уу те? Миний хичээл нөө. Ажил. Хайр дурлал ямар ч хамаагүй байсан юм уу те? Наад зүйл чинь надад биш. Чамд л хамаатай. Чи энэ бүхнийхээ эзэн болж чадахгүй байна. Тиймдээ чи цэргийн алба хаахыгаа өдөө болт надтай хамаатуулж бодсоор ирсэн. Чи үеийнхээ залуучуудтайгаа цэргийн алба хааж чадахгүй байгаа юм бол чи яг одоо гэрлэг хахаар. Чи энэ хүмүүсээс ичихгүй байгаа бол хар. Айнаха, Ананд явчваа. Явахгүй мүү? Харин тийм ээ. Онгоц нь хөөрлөө штэ. Та Ананд руу залгаалтаа. За, цаа чи нөгөө нэг цэргийнхаа комиссар орчоо хөрөөд ирэн. За юу. Энд битгий санаа зов миний хөөрхөн бэрүүдээ. Нөө байна. Оо шаш. Юу жон чи нөгөө нэг цэрэгт явдаг баатар болоодсэн яасан. Өндөр тэнцээгүй байгаа. Оо тийм ээ. Хүрээ азрыг айрагдуулдаг нэг жижигхэн битээ бацсан гэдсэн шүү дээ. Чи энэ ихгүй юу? Оо тийм үү. Өөрхөн авсаархан бацсан ба шүү дээ. За али. Дүүхэн жил ахыхаа хүрээ алзанг. Наадам дунаараа заяа. За байж байгаа. Наа чи ч морин шүү дээ. Айгуу сайн. Наа. Вол шидсэн жолоо өгдөг шүү. Яасан? Наа чи Анандын уц анд танд өгөрө гэсэн. Цаа чи яасан? Цаа чи нэр цэрэгт тэмцэж байгаа. Баяр үү. Цэрэгт тэмцээ. Эрхэм зорчигчдоо Далан цадагтаас Улаанбаатар руу нисэх онгоц хөөрхөд бэлэн болсон байна. Зорчигч та бүхэн бүр төлөө хийлгэнэ үү? Ой, на машина тогтоо. Ой! Казуучаараа аваа. Тогтооч! Сахай та дээрээ. Баяртай! Бидiko! Аяасны мэн өнгөрсөн зоосой атаасны гогдон тасаа ангуудгиэр Ирчвэна
Юусэн хачигч Дөрөв. Баруудис. Экстрадэгнэс Рандодан дуурсан. Баш. Корни үгээр баяр зэрэг хамт ирэх хүмүүстэн тусгаар тогтолтой Ичимэн өөрсдөө цайны дэвж хахтанаар ирэх чүлээ юм нэгдэж хилээ багт Корни үгээр баяр зэрэг хамт ирэх хүмүүстэн тусгаар тогтолтой Ичимэн өөрсдөө цайны дэвж хахтанаар ирэх чүлээ юм нэгдэж хилээ багт Хахтанаар дорооны хүүгүүдтэй хамт агаарсан яг хүртэл даван туулах замд нойргүй шүн Бас шантрах үе олон нойр хулчих цагаар асуултынхаа хариуг олон 365 хоног бодол дарагдаан доторх зүйл явчих хад зэрэг халагдaan нүглөө ирд босоод команд чиг зогсоод үнцэнтэй зүйл яг юу ойлгосон хит мал бороо бид од эзэнт гүрэ хилийн зэрэг игээл артичээ сэтгэл дүүрэн тусгаар тогтчихоо түлээ амьдны хатан цус турах тустаа өнөө цагийн бид Монгол улс 1939-45 хүүгээ хүлээн өрөө өмсөн олон яа Машинаас. Хөрөл. Нойл наан гэдэг юм болох. Тийш очиод хүлээж. Айгуу байна. Гал авахгүй. Би чамд галт шиг харагдаад байна. Энэ тамхи татдаггүй газар ойлгосноо. За. Тийш оч. За, жагсаал журамдээ. Задуусаа. Та нар өнөөдрөөс ээж аавын эрх хүүхдүүд биш. Эх орны хөвгүүд болсон. Ойлгосноо? За. Залуучуудыг сургаад өгнө. За, жагсаал журамдээ. Ном. Хон. Срэт бос. Заасргүүдээ одоо цаадыг тулна. Орондын зайгаа мэдрээд болгоомжтой маш урттай дуулна шүү. Ойлгосноо? Анхаар марш. Алын жигэн далхаад марш. Ара бэнди бердэн. Тус-тусын байшгаач. Нэгийн гадаар
Алар. Боцноос өөр шүү. Юу павчи? Төлдрөө. Чи хэдэн настай бэ? Хөшөө. Эрх аваар сургуулаа төгсөн. Тэгвэл яалтчгүй хөшин юм биш үү? Аль сургууль сурдیں۔ Чамд одоо юу гэмэрч юм те. Би он гадаад явж сурах хэрэгтэй байхгүй юу? Английн Хэмптон их сургууль. Харин чи Би оюутан болох гэсгээ сайн мэдэхгүй байна уу? Гэхдээ аав намайг баг явуулахгүй хөө. яагаад? Бүхэл аав ээжүүд хүүхдүүдээ мэрэгчтэй болохыг хүсдэг үстэй. Аав намайг дэрэгдээс хол ойлгож яхад дургүй байдаг юм аа. Гэхдээ харин ихнэр хүүхдтэй болчвол баярлах хүндээ. Танаа аав чинь тэгвэл сайн хүн юм биш үү? Хөөе. Чи өөрөө аавд хэлж яхад нэг диплом худалдаад авчаач. Тэгж болдог гэсэн шүү дээ. Гэхдээ юу гэж тээ? Жинхэнэ юм гэдэг чинь жинхэнэ л байх ёстой шүү дээ. Тийм хооромч юмтай байснаас байгаагүй дээр шүү дээ. Тэр нь ч тийм л дээ. За. Манай нотроод хөрх юмхтэй байх болов. Ургалтын төв анхаар. Ургалтын төв анхаар. Ургалтын төв анхаар. Анхаар. За байна уу? За сайн уу та? Миний охин сайн уу? Сайн. За таны би сайн уу? Хоолундаа сайн идэж байна уу? Сайн. Өвгөх нь би давгүй. Өвөн ямар нэг өвчм хоочгээд байх биш. Өндөр наснд байна. За тэгээд миний охин застав дээр байна уу? Атраад дээр байна уу? Охин анги дээр ажиллаа хийгээл байжлаа. Удахгүй ээлж амралтаа авна. Тэгээд энэ дээр яваад чи. За яв. Яах юм миний хүү. Өөрийгөө тэгээд төвгөдөд наашаа яваад тэндээ л ажил төрлөө сайн хийжээ. Марцнаас мадмын дөвчтэй. Миний охин хань ижилтэй болж байна. Үу тийм байхад өвч. Охин өстө заавгүй. Тийм зав байхгүй шүү. Байлдагчийн халаасанд генералын мөрдөс явдаг юм шүү дээ миний хөө. За болтой юу гэж тийм байхад бэ? За зөв. Дараа яри. За миний охин тэгвэл эргээд хордон залгаарай. За та биесээ бодорой. За баяртай. Баатич төгөлдөр. Баатич Отгонбаяр. Баатич Наранхуу. Монгол улсын цэргийн наваар өрхөөр хаад орш.
Гүйцэтгэе. Монгол улсын иргэн бий. Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн. Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн. Иргэний зэргийн үүргээ үнэнчээр биелүүлж. Үг дээдсийнхээ ариун гал голомт болсон. Монгол улсынхаа халдшгүй дархан байдлыг эх орон төр ард түмэндээ андгаалan тангархлаа. Эх орноо батлан хамгаалагч дайчин бий. Өргөсөн тангаргаасаа нэцвас. Төрийн хууль ёсны зээрлэг хүлээн. Монгол улсынхаа төлөө төлөе. Монгол улсынхаа төлөө төлөе. Монгол улсын зэргийн байр өргөсөн нийт дайчтай амжилт хүсье. Браамсо. За, тангараг өргөсөн хүний царайг харъя. Цаад хоёр гартаа. Андууд. За. Та хоёр одоо хаана хойрлогдчихв? Тэг 247 дугаар застав. Орго гашууны бор толгой. Монгол улсын хамгийн өмнөд цэг. Та хоёр нэрээ хаана хойрлогдсон? Бид хоёр анги дээрээ. Халагдгаараа л уулзах юм байна дөө. Газар дээрх ганц хүүгээ. Зэрэгт явуулсан юмт. Өөрийгөө утгах өрөвдөх шиг болох юм да. Ч одоо тийм хүн өрөвдөх биш штэ. Яагаад ингэ өөрийгөө зовоогоод байна? Ямар сайн бэл чамаар машин тэргээ бариулаад хамаатан садныхаараа орж аяг такши мууж явахд. Сүртэй юм штэ хаа. Цаа чи ингээл дараажид халагдаал хүрээд ямар ч асуудал. Чи одоо бүр байтлыг надад заах нь аа? Чи ахыгаа ямар хүн гэдгийг мэднэ үстэй аа? Чи хэлтэй? Ч одоо баян даалаа шүү дээ. Бэж тань олон морийг ариг дуустаа. Тэгтэл. Хавар үед бүр хүүгээ зүүдлээд тах. Миний мөхөд үдэд аавынхаа санджлаа байх та. Цаа чи таныг юу санах аа? Завгүй байгаа ш цаа чи. Таныг санахгүй. Саналгүй. Миний хүү аавыгаа битгий санаарай. Хөөе. Айна хөөе. Өөлөд байгаа юм ааш. Жоох хөвгт шүү дээ. Болоо шүү дээ. Тайвшраа гайгүй шүү дээ. Чи машин тэргээ барай яваа. За та бүхний алба хааж байгаа энэ нутагт оюун догшин нутагт данзан гарамжаа жагрын орноос буцах замдаа сар гаруй хугацаанд саадаж одоо бүтээл бясалгалаан төрөж за одоо тэгж явах хугацаанд энэ улаан гоёо гэдэг энэ ургамлаар хооллож ундаалж за энэ гайхамшигтай ургамлынхаа бас эрч хүч энергийг авч чичигдээгүй дон яриа хүртэл байдаг. Тэгэхээр мэдээж хэрэг энэ сууд хүн эгэл жирийн газрыг зүгээс нэг сонгоод одоо ингэ саадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр бид бүхэн
энэ сайхан газар нутгаа бас дахин хэлийнхаа дотор авч үлдэж чадсандаа өөрснөрөө бүгд эцээрээ бас бахарх хэрэгтэй ийм ард түмэн. За тэгээд энэ улаан гоёо гэдэг ургамал бол зөвхөн Монголын төдийгүй дэлхийн одоо эрүүл мэндийн салбарт маш үнэтэй хувь нэмрийг оруулах ийм гайхамшигтай ургамлаа гэж ингэж үзэж байгаа. За тэгээд би энэ презентацийг бэлдсэн байгаа. Эндээс та бүхэн хэрэгтэй зураг мэдээллүүдээ бас хараад явах боломжтой. Тэгээд та бүхэн бас нэрээ асуух зүйл байвал чөлөө та асууж болно шүү. За тэнд асуугаарай. Энэ улаан гоёо гэдэг ургамал хүний бие төрний ямар ач тустай бол? Энэ ургамал нь бол ер нь бол маш гайхамшигтай эмийн ургамал байгаа. Тэгээд бид бүхэн 2 жилийн гаруй хугацаанд бол одоо энэ ургамлыг судалж одоо энэгээрээ бас амжилттай гэж одоо ахлах төслөгч Эрдэнэтэйгээ хамтраад Эрдэнэ маань одоо бид бүхний хооронд гүүр болж ингэж хамтарч ажиллаж бид бүхэн 10,000 гаруй одоо үрсэлгээг амжилттай суулгасан байгаа. Эрдэнэдээ бас дахин баярлалаа гэдгээ хэлээ тийм ээ. Бүгдээр Эрдэнэдээ. Тэгээд дээрэс нь бас нэмж хэлэхэд бол одоо энэ улаан гоёо гэдэг энэ гайхамшигтай ургамлыг одоо нэг хадныхан, харийнхан одоо мэддэг болж эхэлсэн байна. Одоо манай урд хөрш тийм ээ. Одоо хэл зөрчигчд айгүй их орж ирж ингэж эндээс бас хулгайлах гэсэн ийм тохиолдол юмнууд бас гарч байгаа. Тэгээ энэ дээр бол одоо би ийм ургамал судалдаг хүний хувьд бол одоо маш эмзэглэж байгаа. Тэгээд ийм асуудал маш их гарчаа. Та бүхэн мэдчихэе. Энэ улаан гоёо гэдэг нь яг чиний асуултанд хариулсгүй. Одоо манай өмнө хойд бол одоо энэ хүн гоёны арх гэж байдаг. Их буянтаа үсэх юм а тий. Хааруулаад тэгээд анзаарч байгаа бол та бүхэн энэ нутгийн бас ард түмэн айгүй өндөр настай байдаг судалгаагаар одоо тийм үр дүн гарсан байдаг. Тэр нь юутай холбоотой гэх юм бол одоо шууд утгаараа энэхүү гайхамшигтай ургамалтай холбоотой юм а гэдгийг та бүхэндээ энэ дээр бас хэлхэн зүйтэй баха. Йоо, энэ хөл бүр яг алах нэ. Энэ бүр амар олгочжээ. Төгөлдрөө. Зүгээр үү? Хөөе, төгөлдрөө. Зүгээргүй байна. Өнөө шөнө хэмтэн шалт өгөх ёстой байдаг. Компьютер ч яахгүй. Гэхдээ ядаж утас байсан бол шүн сургууль, шүн шалгалт авдаг сургууль байд юм уу? Тэнд өдөр манайхаар шүн байдаг байхгүй юу? Одоо тэгээ яах вэ? Мэдх юм алга та. Яа, хөл. Ихэнд дагцтай. Хаа. Юу вэ? Төгөлдрөө. Чимээгүй. Цаг урчин гайгүй нөө. Зүгээр. Яг баттай авсан биз? Авцаа. За гэл. За, мэ. Дэлгэцийн гэрлийн багсгаараа. За. Цэнийг нь бага байгаа шүү. Ойлголоо. Хөөе. Энд юу дат байгаа юм уу? Байна штэ. Ашгүй дээ. За, амжилт хүсье.
Өнгөрсөн шөнө ангийн байрлалд гадны тагнуул нэвтэрсэн байна. Тэгэхээр бид тэр тагнуулыг нэн яралтай илрүүлж зөрчлийг устгах ёстой. Ойлгосноо? Ойлгоо. Бодрол тагнуул гар утас ашиглаж ангиас мэдээлэл гадагшлуулсан. Энэ нь бид бүхний амнаас хөлийн аюулгүй байдал улс их орны халдшгүй байдалд занал хийж байна гэсэн үг. Бүр цаазын ялтай. Хэд ахлах шишиг жаргал. Над руу. Махлагдсан ш таны дууцнаар дэд ахлах шишиг жаргал гэдэг. Алга болсон утсаа дүрсэлдэ. Ягаан өнгөтэй. Өвөөгийн өгсөн утас. Тэр авсан байж магадгүй гэж хардж байгаа хүн байна. Өчтөр маш тактикийн тэмцээний үеэр олон цэргүүдийг хөл холгоод би бүгдэнд нь имчилгээ хийсэн. Манай өрөөгөөр олон цэргүүд орж гарсан болохоор тэнийг нь авсныг хэлж мэдэхгүй байна. Ойлголоо. Бүгд анхааралтай сонс. Эхлээд цэргүүдийн эргэн тойронд 15 минутын үзлэг хийн. Дараа нь ангийн дотор орчинд тэр утас илэрхгүй бол ангийн гадна 3 км-ийн радиус үзлэг хийн. Ойлгосноо? Ойлгоо. Онцор. Хөөе. Энэ одоо юу болоод байгаа юм бэ? Би авчаал өнөөдөр буцаага өгчнө гэж утсан юм аа. Өө чи. Яаж байгаа юм бэ? Тэг чамаас гараад ирүүлээ яах. Зүгээрээ. Мэн сайн утсан байгаа. За. Зэрэгц. Оо. Эрхэм ахлах төслөө шүү дээ. Илтгэе. Алга болсон утсыг би хулгайлсан юм. Эрхэм ахлах төслөгчөд илтгэе. Байлдагч түгэл дээр худал илтгэлээ. Гар утсыг би хулгайлсан. Тийм биш ээ. Тийм ээ. Гар утсыг хулгайч бол би. Энэ бол шудраг бас байна. Чи зүгээр дугаач. Орхи. Байлдагч анд. Би. Байлдагч төгөлдөр. Би. Хоёр сахилгын шийтгэл хүлээ. Эрхэм ахлах цэцлэгчд илтээ. Миний санамсар болгоомжгүй үйлдэлээс болж ийм хэрэг гарсан учраас та энэ хоёрыг битгий шийтгэж чинь. Та хоёр үлдсэн албаа застав таах болно. Сайн байна агшаа. Сайн байна уу? За. Курсын ажлаа биччихгүй зү. Арай л хийж дуусах байгаа. Би төгөлдрийн шин сургуулийнх нь бүртгэлийн ажиллаар явна л да. Ухаа. Хуучин сургуулаад үргэх хүсэлгүй байгаа хүнийг шин сургууль авдаг юм уу? За тэгээд чамайг тэгээд элсэлт хариуцсан. Зараалаа олгож үлдээсэн хэрэг үү? Тийм биш ээ хчи. Биш. Багшаа. За. Хоёулаа өнөдөрт ингээд дуусах. Ааш биз. Загш. Би төгөлдөрт найзын хуваар л туслахыг хүссэн. Үнэхээр Хэмтний их сургуультай элсээд тутаа мэрэгчлээ эзэмшүүл өөрт нь хэрэгтэй юм уу л гэж бодож байна. Чиний тусаа чи мэдчихэж байгаа ч юм уу даагүй ч юм. Нэг л их тунирхсан хүн л цэрэгт яваад өгсөн шүү дээ. Хойдон хавар ирээд одоо бодол нь ямар ч болох юм билээ. Бурхан л мэддэг байх та. Би сургуулийнхын цахим хуудас руу н орсон чинь онлайн шалгалтандаа тэнцсэн байсан. Юу? Үгүй. Цэргийн хорангасаа тэгээ шалгалтаа өгсөн хэрэг үү? Тийм байх ёсгүй дээ. Ямар ч л байсан Хэмтний их сургуультай тэтгэлгээр суралцах боломжтой болсон.
багшаа. Та надад төгөлдрийг хугацаанаас өмнө чөлөөлөхөд туслаач. Үнэн дээр таны гарын үсгэл надад хэрэгтэй. За яах вэ? Би тэр бичгийг хийгээд өгье л доо. Харин хүмэн сонголтоо зөв хийгээсэй л гэж би хүсэж байна. Баярлалаа тань. За яасан. Амжилттай яа. Амжилттай. Тийм баха. Чамаа өчвөл бүтэн гэж мэдээдсэн байхгүй юу? Миний найз чи ийм мундаг штэ. За хоёул эртх явах уу? Айста амар халуун биш үү те. Урсгахны. Ингэж яагаад нэг бороо орчвол сайхан байхгүй. Нэг сайхан хүүтэн бороо оруул те. Гэхдээ энэ орохгүй л дээ. Хөөе. Тэндээс манай төвлөр ханд хоёр ирж явах юм. Нарцсан юм уу чи? Үгүй чи харалтаа өөрөө. За сайн уу? Юу хийж яваан бэ? Гүү ингээл застаа туурлагдаад төрөөд ирлээ шүү дээ. Яасан юу болсон? За тэр яах вэ? Хөөе. Манай заставын дарга ямар шин хүн байна? Манай дарга уу? Их мундаг хүн бий дээ. Бүр удам дамжсан хэлчих. Бас их хатан хүн шүү дээ. Мань бол тэр харцнаас нь лайд. За. Дөрүүлээч салахгүй юм дээ. Анханасаа учир бодлоо танилцуулаад чөлөөлөгдсөн бол хаана зарлж хэрэглэв болохойжтэй. Харин тийм ээ ахаа. Манай хүн жоохон сэтгэл хөдлөлттэй ахгүй юу? Тэгээл мөн хідэн зэрэг дагаа явчихгүй юу? Уул нь шал хөгшин юм байгаа штэ. Зэрэг тийм хөгшүүнийг авдсан юм уу? Болт юм уу? Үгүй насандаа баймгүй сэргэлэн хөдөлгөөнтэй гэх гээд байна л та маа. Хоёр хилийн стаа руу явж баялагч төвлөртөө уулзж санал сэтгэлийн сонсох хэрэгтэй. Оо ятрага. Бас юун застав бэ? Тэр чинь хоол үсттэй. Та зүгээр ингээс яриа шийдчихэж төхөө. Ахинд ингэж болохгүй. Хугацаанаас өмнө чөлөөлөх хүсэлтийг хилийн зэргийн камерлагчид боломжлъя. Тодорхой хугацааны дараа хариу гарна. Ятрага. Эндээ явж чадчихгүй. Визэн дэргээд хөөцөлдөх юм зөндөө байна. Миний найз явчих төгөлтөд буцчих тохоо. Гооч шээ. За тэгээд төгөлдрийг хамаан гал нь авчирна шүү дээ. За яа. Миний найз чинь хөрөх шүү дээ. За яа. Эн зэрэгц. Хүн. Зэрэгц дундаа. Эрхэм урандад ангийн бие бүрэлдэхүүн бэлэн жагссан авлага төслөгч Эрдэнэ. Эрхэм элчтэй амрыг ирээ. Эрхэм урандын амрыг. Болно. Хөөе. Анд.
Юу хийх байгаа бэ? Орны долоон үсэх юм. Гой зүүдэлж агчин дээ. Чич бүр болгоо байж тээ. За, хэрвээ дэжгүй юу? Дажгүй. Маш сайн байгаа. Ууг нь хулан тэрх хүсэл байсан юм аа. Дааж гадагшаа явах бэлтгэлээ базаагаад зам таарсангүй. Тэгээ юу те? Тэрнээс гадна чи онлайн шалгалтанд тэнцээд тэгээд гадаад чиний урилга чи ирээд чиний цэргээс чөлөөлөх хуудас чи хил хамгаалах ерхий газар руу явуулсан байгаа. Ингээ мөрөдөл чинь биелэх нэ штэ. Мөрөөдөлч яах вэ? За. Чи хулан гэрэг болохоор нэх баярлах байх шиг байна. Би чамд нэг бол цэрэг татах хуудас эсвэл чөлөөлөх хуудас өгдөг шуудан зөвчг ядаргаатай байна уу? Үгүй ээ. Би тэгж хэлэхгээгүй маа. Хүслээ. Найз нь энэ цэрэгт ирээд нэлээдэн сар боллоо. Их ч юм ойлголоо. Их ч юм ухаарлаа. Тэгээд энэ удаад би цэргээс халахдаггүй хар шийдсэн. Тэгээд гэртээ харихгүй гэсэн үг юм уу? Ер нь бол тийм. Харин хүслээ. Чи миний өмнөөс манай ээжээ намайг уушлаарай. Хүндэд маш их хайртай шүү гэдэг үгийг заавал дамжуулаарай за. Найзан гуйж ах шүү. За ёо. Айлтгч амд би айлтгч зөвлөдөх би та хоёр маргааш эрт надтай хамт Филийн мананд үүрэг гүйцэтгэх. Ойлгов уу? Ойлголоо. Цэргийнхэн албад нь л чухал шалтгаан байгаа гэсэн. Үгүй надаас илүү чухал цэргийн алба гэж юу аах вэ? Мөгөлөг. Чи төгөлдрийг халагдаад ирэхээр нь л цуг яваачдээ. Үгүй заяа. Хойшлуулна гэж юу байдгийг? Би уран ганцаар явна. Тэр тэнэг залууг хүлээнэ гэж хизээч байхгүй. Баяртай өслөө. Хилчид гэдэг чинь эх орныхоо тусгаар тогтнол. Үндэсний аюулгүй байдлын төлөө 4 зүг, 8 зохист, 24 цагт
нүд завчилгүй эх орноо манж байгаа цорын ганц алба. Улсын хил халдшгүй дархан байна. Та бүгдийн инхрээ хайрт хүмүүсийн инээдхөөр аз жаргалын үндэс нь энэ хилийн баг нь хилийн зурваст бий. Эрэлхийг дайчдын амиараа хамгаалж үлдээсэн эх орны үргэлжлэл одоо та бүгдийн гарт байна. Хэдийгээр та хоёр таагүй зүйлээс болж энд ирсэн ч одоо бүгдийг ардаа орхиод энэ өргөн удам нутгийг нэг толдоод үз. Эх орныг буу зэвсэг гэхээс илүүтэй зүрх сэтгэлээрээ хамгаалдаг юм шүү. Ирэх 7 хоногт урагшаа хил рүү нөгөө говийн үрслэгээний ажлаар нэг яваад ирэх ажил байгаад байдаг. Ирэх 7 хоногтгийн нөгөө 13-нд манай застаудын урлагийн наадамтай шүү дээ. Энэ нэр одоо байхгүй ёстой болохгүй. 13. Ой харин тий. 13-нд бас яг урагшаа явуулж таарч чадах байхгүй. Тэр 13-нд юм уу? Харин тий. Гэтэрс одоо миний найз нэг доо энэ удаад л нэг явчихвал ер нь тэгээд болох гээд байгаа шүү дээ. Читэй сүүлийн 2 жил цаахан нөхөрлөө. Цаахан хамтарч ажил найзынхаа ажил тусалж байгаа даас баярлж байгаа шүү дээ. Тэгээд энэ жоох их найзтай биелж байгаа. Тэр хэлчихгүй. За яах гэсэн бэ? Зүгээрээ. Баста хэрэггүй хөө. Өө чи зүгээрээ. Наа чин өөрөө биш хөө юус аа? Тэгтээ найз нь шүү дээ. Миний зүгээс чамд ямар туслах юм гарна уу? Миний чадлал хүрхээр юм бэ вэлстэй. Сэтгэлээрээ туслан заа юу. Хэрэггүй. Ой чи зүгээр. За тэгвэл ямар ч тэгвэл 7 хоногт 13 гэж найз нь ойлгоод л тэгээд л юмудаа бэлдээд зохицуулаад байж тийм ээ. Болчих байлгүй. Ээдээ минь найз одоо энэ дээр л нэг туслаадах л тэгээд болох гэдэг шүү дээ. Айл тэр болж тоглож суусан жаал. Аа мэдлээ. Гээ босоодгүй. Элхэнд тань асгасан гэж хүсэх шүү аа. Ингэж тань алдсан гэж боддог шүү аа. Хаяа хатуучаар салхисыг үдш. Хан өн дагаж сүйдэр усах шүү. Цэцэг бэрх чихүнд давжихдаг. Цээжний тань нүмрийг өгүүлэх юм аа.
Артынан дорами хүүхдтэй хамтаагаас ягуудтай сур зэрэг бодох зам. Тэргүй шууд бас чадрахгүй ёлон хожим цагаар асуудыга хариу готов. Хичи аав гэр бүлтэй хурдан очиж хүсэн. Тэр хүний хэмэр мэдээж батлаа бүсэн. Монгол хүн бош төрсөн бот ихэм дэвтүүд би. Их орны чиний төлөө үгүй чадсан би. Хич бат гуравтайгаа бит баяр. Хичи чиний хүний бүгэн төтөлээр баяр нүгдөө иртосон. Каманчиг зогсон. Хүнцэг би түн яг юу протексон. Хорон чан тав хоног толтарсан. Носогтой ног биш. Нэгэ түтэр хатаган. Харууд би твиник. Хайрцэг бэрик. Түргөс үгүй хүртэл. Дотог би таних. Сейчас давно машина, тий? Ой, томч. Энэс тустай. Би Сая гоё дууссан шүү. Баяр хүргэе. баярлаа. Хайд ч гэсэн баяр хүргэе. Баярлалаа. Алаа точ зэрэг болдоггүй юм. Ган шилвээ зэрэг болдоггүй юм. Их орондон хайртай бүхэн элгэн хайраараа зэрэг болдог юм. Аз жаргалан хайртай бүхэн аваагонд цэцэн болж заавал дэлхийг өөртөө татвал замган ч бас гиндгүү байсан зүйл зочроо. Гиндгүү явсан зэрэг шийдлийн төгшин тохоод орон зүгээс төрсөн нутгийг хангалмарт дайн өнгөрч хараа үлдэнд хамт өшигч хараа бүртээ нүдэг усан хараа үлднээс хамгаалж байсан. Хэдүүлээ одоо ингэж явбал хэл гарчин шууд. Тэр баруун хойтлын замаар явж байгаа дөрвслэхэрийн талбаар очиж шнэ. За эднэ. Шинэ нэр одоо байхгүй болсон. Юу гэсэн үг вэ? Харин чи 2 жилийн хугацаанд бидэнд их тос өргөсөж. Ой. Ана одоо ингэж хэл гарна гэж бодож байна. Чадахгүй шүү. Чи тэрэн санаас авах хэрэг байхгүй заяа. Хатга зайлуул. Шабайчи. Шимэн. Олон хуцаад ах юм бол дахиж зад бодож ойлгосноо. Хөш. Хичээд ирж байна. Аадмал алаач чинь мэдээд өгч юм шүү. Юу ч. Танайхан өнөөдөр бүгдээр урлагийн наадам дээр байх ёстой үстэй. Аа? Чи хэлцдэг битгий дутан үнэл заяа. Урлагийн наадам 2 хоногийн өмнө болцсон шүү дээ. Нош. Наадах босгоод ир. Та нар хүслэгдсэн. Та нар тохиролцмоор байгаа юм зү? Та нар харин буугай. Тэгэхгүй бол мөн овшиж далхив. Зад буудаж шүү. Буугай.
Аяач. Аяач. Богна. Богнава. Орны минь хөрсөн дээрх, хөрсөн доорх ширхэг чулуу бүхэн бидний өвгөд эцсийн ам сүнс шингэсэн юм шүү гэдгийг хожмын та бүхэн үеийн үед санаж яваарай. Эндэр багш юу. За танд энэ өдрийн мэндийг хүргэж баяртай мэдээд болгоё. Танай хүү Монгол улсын хэлийн тухай хууль заалтуудыг ноцтой зөрчиж, хил зөрчих зорилготой орж ирсэн бүлэг этгээдүүдийг дасан зогсоож, өнөөдөр Монгол улсын хил хамгаалалт ерөнхий газрын даргын тушаалаар онц хэлчин тэмдгээр шагнагдсныг баяртайгаар дуулгаж байна. Хүй. Миний хүү. За сайн миний хүү, аа? Хүүгээс хичнээн их санава. Алло. Стамдаг. Мондөг ирэлж явж. За тэр яг миний хүү. Маргааш халагдлаа. Халагтад нь ерөөсө бүх минь бэлтгэсэн байгаа. За яа. Би цэргээс халагдахааргүй болсон. Юу? Гэрээ тэлчин болохоор шийдсэн. Чи юу ярьж байна? Би чамайг хичнээн хоног хүлээлээ. Тэгэхэд чи аавыгаа бодож болсонгүй юу? Нөхөө? Би чамайг хичнээн хоног хүлээлсэн билээ, хөөе. Сайн байна уу? Сайн. Танилж. Таны бэр болох уу?
Сайн байна уу Хөлийн цэргийн тэг 247 дугаар салбарын хэлчин дээд ахлагч дотны нээс андта. Энэ загтал очих өдрийн мэндийг хүргэж мэдчлээ. Би чамтай гар утсаа байнга ярьж мессенжерээр загтал бичдэгч. Энэ удаа яагаад ч юм дэвтгийн цаасан дээр бихийн үсгээр загтал бичиж шуудан гар илгээ хийх хүслээ. Энэ өдөр би угсаатан судлаач гэдэг мэргэжлэр их сургуулаа дөөргөж дипломаа гардаж авлаа. Ийм сайхан мэдрэмжээ чамтай энэ загтлаараа хуваалцаж байна. Угсаатан судлал гэдэг бол миний дуртай мэргэжил юм. Тийм ээ. Бидний хайрлаж хамгаалдаг, газар нутаг, уул ус, ан амтан, ургамал ногоо, эх орны минь түүх бүхлээрээ судалж барашгүй баялаг хүлээ. Ахмад сод тархын цагаас амьдралын минь замыг гэрэлтүүлж байгаа. Жинхэнэ зүйл гэдэг бол жинхэнэ л зүйлийг хэлдэг гэж чиний хэлж байсныг одоо ч би мартдаггүй юм. Тэрийг ухаарсны хүчин л найз нь жинхэнэ хайраа олсон гэж боддог.